Эрчим хүч, цахилгаан буюу эрчим хүчний нийлүүлэлтийн талаараа ярилцъя. Та бүхэн эрчим хүчний нийлүүлэлтэд хэр санаа зовж байна? Энэ тал дээр компани удирдахад өдөр тутамдаа ямар шийдлүүд гаргаж байна? Эрчим хүч албан салбарын хувьд үргэлж сорилт болсоор ирсэн. Мэдээж хэрэг энэ салбар гайхалтай хурдтай хөгжиж байгаа. Та бүхний мэдэж байгаачлан хиймэл оюун бол бидний өдөр тутмын маш олон хэрэглээнд хувьсгал хийж буй технологи. Бид өнөөдөр энд тэдгээр боломжуудын цөөн хэдийг нь л ярьж байна. Гэхдээ хиймэл оюуны салбар өөрөө эрчим хүч ихээр шаарддаг. Эрчим хүч шаардна. Хиймэл оюуны дата төвөж шаардлагдан. Тийм ч учраас бид Hopper-оос Blackwell чипийг үйлдвэрлэх хүртэл эрчим хүчний үр ашгийг нь 10 дахин нэмэгдүүлсэн. Blackwell-тэй харьцуулахад Ruby-ний эрчим хүчний үр ашиг мөн л 10 дахин нэмэгдсэн. Энэ нь манай үйлдвэрлэгчдийн орлогод шууд нөлөөлдөг. Учир нь хиймэл оюун үйлдвэрлэхэд танаа дата төв ямар ч хэмжээтэй байс хамаагүй эрчим хүчний хүчин чадлаараа л хязгаарлагддаг. Компаниуд хүчин чадлынхаа боломжийн хүрээнд ватт тутамд хамгийн их жетон эсвэл хиймэл оюунаар хамгийн их мэдээлэл дамжуулахыг зорино. Тиймээс бид эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх бүртээ үйлчлүүлэгчдийн хиймэл оюуны чадах болон тэдний орлогыг үр дүнтэйгээр сайжруулж байдаг. Учир нь эрчим хүчний хүчин чадал үргэлж хязгаарлалт болдог. Таны тавьсан илтгэлээс харахад Ruby чип 10 дахин их мэдээлэл дамжуулах чадвартай гэж хэлсэн нь үнэхээр чухал мэдээлэл байсан. Хиймэл оюуны токенуудыг үүсгэхэд илүү хялбар болсон. Гэхдээ хүмүүс Jensen цахилгаан байхгүй бол яах вэ гэж асуусаар л байх болно. Эрчим хүч алга байна шүү дээ. Эрчим хүч байгаа. Хангалттай хэмжээнийх байхгүй л асуудал байна. Миний асуух гээд байгаа зүйл бол энэ асуудал дээр та хоёр хэрэг санаа зовж байна. Гэхдээ эрчим хүч хизээж хангалттай байдаггүй. Аж үйлдвэрийн хувьсгал бүр эрчим хүчээр хязгаарлагдах болно. Энэ удаагийн аж үйлдвэрийн хувьсгалч муу адил эрчим хүчний их өсрөөр хязгаарлагдаж байна. Гэхдээ хамгийн чухал зүйлсийн нэг нь Америкийн их улсын тухайд хэрв ерөнхийлөгч Дональд Трампын эрчим хүчний өсөлтийн хөтөлбөр байгаагүй бол бидэнд өсөхөд маш хэцүү нөхцөл үүсэх байсан. Шинэ салбар бий болохын тулд танд эрчим хүч хэрэгтэй. Тиймээс бид Америкийн их улсад илүү их эрчим хүч байсан ч болоосой гэж хүсэж байна гэж хэлэхэд буруудахгүй. Европч мөн илүү их эрчим хүчтэй байсан ч болоосой гэж хүсэж байгаа. Дэлхийд даяараа л бид илүү их эрчим хүчтэй байсан болоосой гэж хүсэж байгаа гэж бодож байна. Тиймээс бид бүх төрлийн эрчим хүчний их үүсвэрүүдэд хөрөнгө оруулах ёстой. Гэхдээ бидэнд ямар ч эрчим хүч байсан хамаагүй технологиудыг аль болох эрчим хүчний хэмнэлттэй болгох хэрэгтэй. Энэ бол бидний маш шаргуу баримтлагдаг үзэл баримтлалуудын нэг юм. Учир нь шинэ үеийн технологи бүр өмнөхөөсөө илүү эрчим хүчний хэмнэлттэй болж байна. Энэ л үүний гол мөн чанар юм.